Сайн байна уу? Mining Pulse подкастын өнөөдрийн дугаар эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаарт бид уулуурхаан салбарын ханган нийлүүлэлтийн боломжууд, за тэдгээр тулгарч буй сорилтууд, за мөн шинэ техник технологийн дэвшлийн талаар ирсэн зочдтойгоо бид бүхэн ярилцах болно. За өнөөдөр урилга хүлээж авч ирсэн та хоёрт маш их баярлалаа. За тэгээд бид бүхний өнөөдрийн ярилцах сэдэв бол мэдээж зэвсэглийн салбар те түүнийг дагаад бас маш олон бизнесийн боломжууд бий болж идэг. Энэ дээр бол ханган нийлүүлэгч үйлчлэгээ үзүүлэх энэ салбар манаас нэлээд том орон зайг бол эзэлж идэг. Тэгэхээр энэ талаар бас хэдүүлээ та бүгдийн туршлагыг сонсъё. Мөн бас энэ дээр тулгарч байгаа те сорилт бэрхшээлүүд юу байна? Тэр талаар бас ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр технээсээ та бүхэн маань өөрөөх компани үйл ажиллагаа те өнөөдрийн нөхцөл байдлын талаар бид нарт бас ярьж өгөхгүй юу? За юуны төрөнд энэ подкаст зочноор урьсанд баярлалаа. Өндөр ач холбогдол өгж энэ манай групп компанид гэж бодлоо. Намайг Баяр сайхан гэдэг. Би Mero компани гүйцэтгэх захирлын албан шалгагчдаг. За Монголд дисгэний ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтөй 100-аад компани байдаг. За үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 15-аас 20-од компани байгаа. За томоохон уурхайнуудыг эс тооцвол тесрэг бодис үйлдвэрлэдэг 5-аас 6 компани байдаг. За Mero Group-ийн хувьд бид дисгэний ажилд шаардлагатай бүх ил төрлийн эцсийн бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад үйлдвэрлэдэг дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэрлэгч юм компани байгаа. За үүнээс гадна бид нар дисгэний ажил үйлчлэгийг шаардлагатай бүх чадамжуудыг эзэмссэн. За мөн дисгэний ажил үйлчлэгийг аагаас яг хүртэл нь бүгдийг нь хийдэг цогц үйлчлэгээ үзүүлдэг ийм групп компани нэвтлэн байна. Тэгэхээр мэдээж дисгэний ажил гэдэг маань хамгийн эрсдэл өндөртэй те яг ноорм дүрм журм стандартыг зайлшгүй дагаж те амжилттай хийгддэг ажил. За хэдийгээр та бүхэн өөрсдөө дотооддоо үйлдвэрлээд үйлчлэгээ үзүүлж байгаадсан бас гаднаас импортлж авдаг түүхийд байдгүй те. Тэн дээр нь бас импортын ханган нийлүүлэлт талдаа бас доктортой байж чадчихэв нөө. Энэ дээр бас ямар хүндрэл үүсэж гин үү те. Энэ талаараа тас хуваалцаач. Монгол улсад бол химийн үйлдвэрлэл огт хөгжөөгүй. За үүний уршгаар бид дисгэний хэрэгсэл өдөөгч тесрэг бодис зэргийн түүхийдийг бол 2 хөршөөс авдаг. Тэгэхээр импортын 100% хамааралтай ийм онцлогтой салбар юм байгаа манай дисгэний ажил үйлчлэгийг эрхэлдэг салбар маань. Тэгэхээр бид бол дотооддоо тухайн түүхий дээр эцсийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болсноороо гадаад улсаас захиалга өгөөд 2-оос 3 сар зарцуулж ирдэг тэр удаашралыг байхгүй болгож 2 хоногийн дотор захиалга өстөөс хойш 2 хоногийн дотор бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгчтэй нийлүүлж чаддаг болсон. За тэгээд мэдээжийн хэрэг уулуурхайн онц ач холбогдолтой байршлуудад бид нар үйлдвэрүүдтэй ийм юм байгаа. За хүндрэл бэрхшээлийн хувьд мэдээжийн хэрэг дисгэний хэрэгсэл за мөн өдөөгч тесрэг бодисыг бол 2 хөрш маань за 3 дахь орны бүтээгдэхүүнийг өөрийнх нь газар нутгаар явуулдаггүй. Аюултай ачаа гэж үздэг. Тэгэхээр бидэнд ерөөсөө 2хан зам байгаа. Нэг бол агаарын тээврээр авчрах Монголд. Тэр нь бол өртөг маш өндөртэй гардаг бүтээгдэхүүний өртөг. Нөгөөх нь болохоор 2 хөршөөс худалдаж авах гэж байна. За тэгээд Монгол улсад гол ханган нийлүүлэгчд бол Оросын холбооны улсад байрлалтай. За Оросын холбооны улс маань геополитикийн нөхцөл байдлаас болоод өөрсдөө бас нэлээдгүй асуудалтай байгаа. За ингэснээр Монголын уулуурхайн дисгэний ажил үйлчлэгэнд хэрэглэгдэх тесрэг бодисын түүхийдүүдэд Монгол руу нийлүүлэлтээр хонцдод үүсэх магадлалтай болсон.
За 2025 оны 1 сараас эхлээд бид бол хүссэн хэмжээгээр нөөц бүрдүүлж болж чадахгүй байгаа. За энэ түрүүний бас ярьсан геополитикийн нөхцөл байдалтай холбоотой. Тэгэхээр манай уул уурхайн олборлолт бол нэлээдгүй нэмэгдэж байгаа. Нүүрсний үн унснаас шалтгаалаад компаниуд бас олборлолтоо нэмэгдүүлж энэ цаг мөчийг даван гараа гэсэн ийм бодлоготой ажиллаж байна. За тэгэхээр уул уурхайн компаниудын маань хэрэгцээ нэмэгдэж байгаа. Бидний ажлын бас одоо ачаал цар хүрээ нэмэгдэж байгаа. Энэ нөхцөл байдалд түүхийн эдийн хомсдол үүсчихнэ гэдэг бол маш ноцтой асуудал байна. Тийм. Тэгээ энэ хомсдлыг бид одоо дотоод зохион байгуулалтаараа давж гарч байна да. Яг харахгүй яг санаж ийн одоо нөгөө ковидын хүндрэлтэй цаг үед те нөгөө бүх одоо тээвэр зогсчихсон импортын ачаа бараачсан гэж нэвтрүүлэхгүй байсан үед бол нөгөө уулархаас орчиж ажилласан шүү дээ нөгөө зогсох хэрэггүй гээл бүгдээрээ нөгөө 24/7 яг тэндээ карантинлэгдэл баг зарим уурхайчд чинь 3 сарч гэртээ харихгүй гэж ажиллаж байсан шүү дээ. Тэгээ нөгөө үйл ажиллагаа яваад байдаг. Нөгөө ханган нийлүүлэлтийн одоо сүлжээнд асуудал үүснээр нөгөө тэслэгээ зогсох юм бол ер нь тэгэл уурхай зогсчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас маш их анхаарал хандуулах хэрэгтэй байна гэд хаана энэ дээр бол нэлээд асуудал болж ирснийг санаж байна. Тэгэхээр цаашдаа ч гэсэн гэдэг энэ үйлдвэрлэлийн одоо үйл ажиллагааны доктортой байдлыг хангахад бол энэ нөгөө ханган нийлүүлэлтийн сүлжээний доктортой байдлаас нэлээд чухал. Ялангуяа энэ аюултаачаа бараа тээвэрлэлтэн дээр юм байна гэж бас бид нэг ингээ харж ирсэн. За юуны MSM компаниудаас өнөөдөр одоо уулархайн компаниудад те ямар үйлчлэгээ үзүүлж гин үйл ажиллагааны цар хүрээ те хэр одоо өсөн нэмэгдэв те эсвэл одоо хумигдж гин үү те энэ дээр одоо ханган нийлүүлэлт хийхэд ямар одоо хүндрэлүүд бас та бүхэн тулгарч байна. MSM компаниудын индастриал буюу уул уурхай барилга зам тэгээд хөдөө аж ахуйн төрлийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн мөн түншлэн хиймэн бүтээгдэхүүний олцох зээл дээр санал болгодог байж байгаа. Тэгээд яг харьцангуй олон салбарт үйл ажиллагаа явуулдаг юмтай. Гэхдээ мэдээч энэ дотоодын нийт бүтээгдэхүүн голлого үүрэг үүсгэж байгаа уул уурхайн салбар бол манайс хамгийн том одоо гол нөлөө үзүүлж байгаа салбаруудын нэг. Бид нар бол нийлээх өндөр ач холбогдол өгдөг. За тэгээд үүнтэй холбоотойгоор яг манайд ялангуяа энэ нүүрсний яг одоо үүсэж байгаа уурхайнуудаар үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бол мэдэгдэхүйц одоо бас мөнгөөр сар болон бизнестэй холбоотой юмуд бол нөлөөллүүд бол гарч эхэлж байна да. Яг тэгээд харьцангуй олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тул ямар ч байсан нэг тэгээд хүндрэлийг бол ямар ч байсан нэг давчнаа. Тэгээд бусад газар болон бусад бизнесүүд дээр бид нар бас нэлээд гайгүй үйл ажиллагаа явагдаад байгаа ч гэсэн болж байна. Гэхдээ ер нь бол алсуураа олон хэмжээний хямралууд нь удаан хугацаанд үргэлжлэх юм бол нэлээд мөн үр дагавартай байх юм болов уу гэж харж байна. Яг харьцангуй тэгээд нүүрс унсан ч гэсэн манай бусад одоо эрдэс баягийн баялагын салбар маань бас жишээ нь нүүрс алтны маань салбар бол харьцангуй доктортой. Тэгээд дээрэс нь үн болон үйл ажиллагааны хувьд бол маш сайн явж байгаа учраас бас яг вэ ер нь бол дунд ажгүй. За түрүү жил биш одоо ихэнх үед нүүрсний унаанаал ингээл компаниуд хэцүү болж ийн гэж ирэхэд бас нэг хоёр компани хооронд ярьж сонсч ирсэн л да. Нэг клиент ханган нийлүүлэгч хоёр за манайх одоо орлогогүй очиж зогсчих юм бол те та бүхэн ч гэсэн ингээд адилхан зогсноо. Тэрний оронд одоо хэдүүлээ ингээд үнэ буулгах те нэг харилцан тохирохтой шийдэл рүү орж ах шиг одоо байсан. Тэгэхээр энэ маань ч гэсэн та бүхэнд одоо ялангуяа нүүрсний бие хэмжээ өсөд байгаа ч гэсэн те нөгөө үнийн уналт ч бас ингээд хаана хүндрэлтэй болоо нэлээд олон төслүүд бас зогссон байгаа л да. Тэгэхээр энэ маань бас та бүхэнд яг эдийн засгийн хувьд бол нэлээд бас том нөлөө үзүүлж байгаах те. Тийм яа харахгүй тийм. Тэслэгийн ажил үйлчлэгээ уул уурхайн олборлолтын нийт зардлын 6-9% л эзэлж байгаа Монгол улсад. Тэгэхээр энэ бол тийм их бол биш. Гадаадын жишгээр бол 15-30% гэж бол байдаг. Тийм. Тэгэхээр бид хэдийн хувьд бол маш сайн үйлчлэгээ үзүүлж чаддаг ч гэсэн одоо үнэлэмж нь бага юм ажил бол хийдэг. За тэгээд оны эхнээс тэгж яригдсан уу гэвэл ихэнх компаниуд дээр яригдсан баг. За бид энд бэлтгэлтэй байсан. Бид бол та дурдлаа ковидын үеэр тэслэгийн ажил үйлчлэгээнд илүү их анхаарал хандуулсан. За түүхийдийн тасалбаргүй байдалд анхаарал хандуулсан гэж ярьж байна. За энэ ковидын үеэр болохоор Mera Group нь одоо урт хугацааны туршид хамтарч ажиллаж байгаа хэрэглэгч нарыг таслаагүй ажиллаж чадсан. Энэ бол одоо бидний том амжилтын нэг. Тийм Mera Group-ийн бодлогот бол доктортой
хөгжил, татвартай үйл ажиллагаа явуулах, тасралтгүй үйл ажиллагаа явуулах гэдэг бодлогод байдаг. Тэгэхээр бид бол одоо энэ бодлогуудынхаа хүрээнд аль болохоор өөрсдийнхөө зүгээр шатгаалж байгаа бүх зүйлийг хийж байна. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр санхүүгийн сахлах бат за зөв зохион байгуулалтын тусламжтайгаар нөөц бүрдүүлж байгаа. Энийг бол одоо өөрсдийнхөө хэмжээнд одоо яг хямралыг давж гарах. За нөгөө тэгүр бас үйл ажиллагаагаа бусдын үйл ажиллагааг бас зогсоохгүй байх хэрэглэгч нарынхаа тийм ээ. Энэ тал дээр бид нар одоо нөөц бүрдүүлж чадж байна да. Тэгэхээр одоо түрүү ярьстай засгийн ажил үйлчлэгээнд хамгийн чухал түүхийд бол амын нитрат гэдэг түүхийд байдаг. За энэ түүхийд маань одоо бид бол одоо Монгол улсын жилийн хэрэглээний 11-ийн хадгалах хэмжээний нэг дор одоо хадгалах хэмжээний агуулгуудтай Монгол улстай. Тийм нэг удаадаа гэсэн үг. Тэгэхээр та ойлгож байгаа ийм их сайлаа бэлтгэс саваа бэлтгээд бид нар бол юмаа бэлтсэн. Гэхдээ яг мэдээжийн хэрэг энэ бол одоо мөнгө авахгүйгээр санхүүжилтгүйгээр үргэлжлээд явдаг хязгааргүй үргэлжлэж явдаг ажил гэж бол байхгүй. Бид бол өөрсдийнхөө хэмжээнд бэлдсэн. Одоо энэ дээр манай уул уурхайн бас олборлолт хийдэг компаниудын маань бас санхүүгийн сахлах бат зохион байгуулалт маш чухал байдаг. Тийм. Тэгэхээр засгийн ажил үйлчлэгээг бол уул уурхай бол явахгүй. Тэгэхээр эргээд бас одоо бидэнд засгийн ажил үйлчлэгээ эрхэлж байгаа компаниудад тийм ээ гэрээнийхээ дагуу за нөхцөл байдлыг ойлголцож бас хамтран ажиллах юм шаардлага бол байгаа. Тийм. Тэр харахгүй нөгөө альч компанийн нь одоо клиент ч вэ, ханган нийлүүлэгч ч вэ, тэ нөгөө эрсдлийн одоо зөв менежлж эндээс одоо бид нар бүгдээрээ л хохирол багтай давхал тэр айгу чухал цаг үе ирсэн баг шиг л байна л да. Тэгэхээр мэдээж маш олон ажлын байр те бид бүгд одоо зогсчих юм бол ард нь ингээ байж байгаа. Одоо Мэра болон MSM-д өнөөдөр яг хэдэн хүн ажиллаж байна те. Тэдний бас хэдэн орон нутгийн иргэд ч юм уу те одоо байдгийн болоо. Тэ одоо яг ингээд нөгөө ханган нийлүүлэгч гэхлээр чинь уулуурхаан салбараас эдийн засгт орж байгаа те нөгөө компани ашигаас гадна эдийн засгт орж байгаа тэр дам үр өгөөжийг бий болгож идэг те. Эндээс та бүхэн чинь дахиад өөрсдөө үйлчлэгээний татвар хураамж дээр нөгөө ажлын байр бий болгоод тэр хүмүүсийн цалин нөгөө хүмүүс маань татвар хураамж гэл ингээд нөгөө үргэлжлээд явдаг нөгөө эдийн засгийн дам үр өгөөжийг жинхэнэ түгэж байгаа хүмүүс ч одоо тань шүү дээ те. Тэгэхээр энэ талаараа та бүхэн бас хуваалцаач. MSM компани хувьд бол одоо нэг 750 орон ажилтнтай байна. Үүнээс одоо нэг 400 гаруй шууд уулуурхай хамааралтай. Тэгээд орон нутгад ростороор уурхаанууд дээр ажилладаг юм байна. Тэгээд нэг яг ажиллаж байгаа уурхаанхаа одоо нэг хөрш сумаас бол тэр орон нутгаас бол манайх нэг ойролцоогоор 50-60 гаруй ажилтан инженер техник ажилтан одоо сургаад тэгээд контракт ажиллаж байна да. За танай хувьд манай хувьд Mera Group-ын 700-аад ажилтнтай бидний хувьд орон нутгаас яг ажиллах хүч авах нэлээдгүй бэрхшээлтэй байдаг. Гэхдээ яг одоогоор бол ойролцоогоор нэг 5% нь орон нутгаас авсан юм ажиллах хүч байгаа. Шалтгаан юу юм бэ гэхээр би түрүү бас хэлсэн. Манай засгийн ажил үйлчлэгээ чинь нийт зардлын уурхайн зардлын 6-9% гэж байна. Тэгэхээр бид нар бол уурхайтай ажиллах хүч авах тал дээр булаацалтаж чадахгүй. Тэгээд уурхай бол ямагт дийлнэ. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар одоо чадлынхаа ирээр хичээж байгаа ч гэсэн бид нар одоо Улаанбаатарт хүний нөөцөө бүрдүүлээд орон нутг руу уртын хэлжээр бас ингээд 14 хоног ажилуулах юм шаардлага гардаг. Уул нь бол мэдээж хэрэг одоо эдийн засгийн үр ашгаар нь тооцоод үзвэл орон нутгаас хүмүүс авч ажилуулах нь бол компанид хамаагүй ашигтай. Тэр нь бас зөв юм байна. Тэгээд бид бол орон нутгатайгаа ойрхон харилцаж ажилдаг ч гэсэн эргээд бас ажиллах хүчний тал дээр бас тутам байгаа нь харагдаж байгаа. За ялангуяа одоо хөдөлмөрийн хүмүүжлэлтэй хүмүүсийг бол сүүлийн үед олоход маш бэрх басан. Залуучууд маань бас арай за хууж эдийн засагч гэдэг мэргэжлүүдийг ингээд сонирхоод явлаа. Тэгэхээр уулуурхайн салбарт байна чадвартай бас боловсон өчнүүд дутагдж байна. Тэд нар өөр секторууд руу сонирхоод байна. Нөгөө секторууд нь хүссэн хэмжээгээр нь ажлын санал болгож чадахгүй байна. Тэгээд уулуурхайтай холбоотой ажилтдаг ингээд уурхайнууд болоо та ханган нийлүүлэгчд нь юу гэж хэлж байна гэхээр бид эдийг зориуд ирээч. Тийм бид эдэд бол ажил байна. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэгцээ энэ үйл ажиллагаагаа бид нар тийм ээ машин төслүүдээ бид нар одоо тухайн газар нутгаас нь орон нутгаас нь бүрдүүлэх ажиллах хүчийг бүрдүүлэх асар их сонирхол бол байна. Тэр нөгөө саяас өмнөх ярилцлаган дээр чсэн бид нараас уулуурхайн компанийн гэсэн ярьж байна.
нөгөө хүний нөөцийн бүрдүүлэлтэд 100% хангацсан одоо компани алгаа тий нөгөө бүгдээрээ л хүний нөөцийн дутагдaltaй гээл тий. Тэгэхээр бас ханган нийлүүлэгчид ч гэсэн адилхан энэ маань ингээд сорилт болоод явж байгаа. Тэгэхээр цаашдаа бас яг энэ дээр бүр бодлохоор одоо энэ хүний нөөцийн асуудал дээр анхаарахгүй бол өнөөдрийн одоо харьцангуй бас хумигдмал байгаа шүү дээ үйл ажиллагаа үйл ажиллагаа цөөн хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа тий энэ маань ингээд үнэхээр одоо хөрөнгө оруулалт нэмэгдээд үйл ажиллагаа идэвхжих юм бол одоо хүний нөөцөл бүр энэс хүнд болно л гэдэг тий ялангуяа одоо бид нар нөгөө сая ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийж байхад нөгөө нарийн мэргэжлийн буюу яг энэ уулархаа мэргэжлэр сурж байгаа хүмүүсийн тоол айгүй багассан билээ инженер техникийн ажилтнуудын тий тэгэхээр энэ дээрээ бас айгүй анхаарах шаардлагатай болсон юм байна гэж харж байгаа. Бид бас ингээд сүүлийн одоо яг 20 гаруй жилийн хугацаанд ингээд уулуурхаан салбар их эрчимтэй хөгжсөн ингээд бас ярьжлаа л да тий ярьдаг штэ. Тэгэхээр ингээд дагаад бас ингээд маш олон бизнесийн боломжууд гарч ирсэн тий. Одоо урд нь ингээд ханган нийлүүлэлтгээд ийм томор одоо ингээд компаниуд ажиллаад тэнд алан ажлын байр бий болоод явж байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ нэг сүүлийн 20 гаруй жилд ингээд бий болж байгаа. Энэ орон зай бий болж байгаа. Тэгэхээр энэ маань ч бас нөгөө одоо 3 дахь орны хөрөнгө оруулалттай холбоотойгоор бас энэ бий болсон тий. Одоо маш олон төслүүд чинь өөрөнгийн бирж дээр гараад гаднаас 3 дахь орноос хөрөнгө оруулалт татаж ирээл бас энэ нөхцөлийг бүрдүүлсэн баг. Ялангуяа одоо би сандгийн 2010 онд нөгөө оюутлогын гэрээ зурагдсан шүү дээ. Тэгээд тэн дээр яг оюутлогын төсөл дээр ажиллаж байхад нөгөө тендер зарлаад ханган нийлүүлэгчтэйг урьж байхад Монгол компаниудаас хуруу даран байсан баг. Бараг 5 өрөөнд багтахаар тэгээд ихэнхийн гадны төслүүд хийжсэн баггүй. Өргөндлөгийг хүртэл нөгөө нэмэлт өргөндлөг хайгуул судалгаа гээл те нөгөө гүний урхаан шафтны 2 гээл ингээл бүх ажлуудыг гадны төслүүд хийжсэн. Саяхан би оюутлогын төслийнхэнтэй бас асууж байхад саяны гүний уурхаан бүтээн байгуулалт дээр 100% Монгол компаниуд ажилласан гэдэг чинь. Тэгэхээр ингээд нөгөө оюутлогын төслийн яг энэ бүтээн байгуулалт 2 одоо фейс 1 2-ын үеийг ингээд харьцуул харахаас 10-аас 13 гэхэл нэг 10 эдхэн жилийн дотор нөгөө ханган нийлүүлэгч нар маань уулуурхаан компаниуд дагаад маш хурдтай хөгжсөн байна гэж бол анзаарч ирсэн. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас яг энэ тий анх одоо яг энэ үйл ажиллагаагаа яаж эхэлж ивэ уулуурхаан одоо тухайн үеийн одоо 10 20 жилийн өмнөх те энэ өсөлт эхлэл одоо бас те нэлээд том одоо боломжийг бас гаргасан байхаа гэж харж байна. Тэгэхээр эндээс бас анхны одоо нөгөө үйл ажиллагаа эхэлжсэн тэр үеийн нөхцөл байдал одоо бас байгаа нөхцөл байдал те энэ хүртэл бол маш их туршлагыг бас хөрөнгөлүүлсэн талаараа бидэнтэй уулзаач. Шууд бүр эртнээс гиснээс илүү яг сүүлийн 5 6 жил ковидын өмнөхөөс эхлээд жишээ татаад ирчихэл да. Манайх яг гүний уурхаад оюутлогын гүний уурхаадаар бол бид нар жишээ нь гэрээгээр зөвхөн гал ямгаалтын системээр бид нар одоо дэмжлэг үйлдвэрлэж ажилладаг байсан бол одоо 250-60-аад ажилтнтай гүний уурхай засвар үйлчлэгийн дээр нь бол ажиллаж байна. Тэгээд яг ковидын үед дээр бол нэлээх хүндрэлүүд гарч ирсэн. Тэгээд дээрээс нь 250 гаруй хүнтэй болоход бидний хувьд бол одоо хүртэл дөрвчийн таны хэлснээр нөгөө ажил хүчний хомсдолт одоо хүртэл ерөөсөө нөгөө нэг юунаас гарч чадахгүй яг нэг юм хэдэн хувьд очих гаццсан. Тэгээд тэрийг ингээд бүх чадлаараа хамаг югаараа ингээл байдаг бүх аргаараа ажилуулаад нөгөө хүний нөөцөө хомсдлоо одоо гүйцэх гэл ингээл явхад ерөөсөө энэ тоо ерөөсөө огт хөдлөхгүй яг энэ чигээр л яваад байгаа. Хэрвээ дахиад үйл ажиллагааны хэмжээнд энэ өргөчих юм бол бидний энэ тоо өшөө холтнол гэхээс биш бид нэр энэ орон зайг бол нөхүүлж чадахгүй ийм л юутай л болоод байгаа. Тэгээд яг ковидын үед бол харьцангуй тогтворчсон яалтчгүй нөгөө гадны олон бусад шалтгаанаас үүдээд хүмүүсийн шилжилт хөдөлгөөнүүд бол багассан. Тийм юм удаасан харьцангуй тэр үед бол тогтвортой байсан. Тэр бол гэхдээ яг гадаад төвчин зүйлээс болохоос биш яг нөгөө эдийн засгийн болон органикаар юу бол гэж хэлэхээргүй ийм нөхцөл байдлууд үүссэн байж байна. Хэрвээ яг ковидын өмнөх байснараа тэгээд тэр бол нэг хэсэг ингээд нэг пауз үүсгэсэн байгаа байхгүй. Тэрнээс биш яг тэр тухайн үед тэрвээ ковид болоогүй байсан мэт үдийд бид нар бүр тэрнээс том хомсдолтой болцсон байх магадaltaй. Тэр үед яг харьцангуй ингээд жижиг болон босоод одоо ингээд олон ханган нийлүүлэгчтэй бүр бөөнөрөө зэрэг гараад ирэхгүй тэр үед яг нөгөө санхүүгийн хувьд өөрсдөө тогтвортой байж одоо төлөвлөж чадснууд нь бол яг даваад гарцсан. Тэгээ одоо үйл ажиллагааны явахаар бол харьцангуй бас нөгөө зах зээл арай жоохон нөгөө сэрэг болоод эхэлсэн. Ковидын үеэр баахан компаниудын санхүүгийн өндөрлөөс шалтгаалсан нэг жоохон тийм орон зай цанхуус аль эртний байсан компаниуд нь тухайн үед болохоор нөгөө үйл ажиллагааны зогсдог ч юм уу те ингэснээс шалтгаалаад тэр орон зайнуудаас шалтгаалсан байдлаар бол яг харьцангуй бас нэг ийм тогтворжилт үүссэн. Гэхдээ удахгүй буцаад 5-6 жилийн өмнөх шиг тэр нэг өсөлтийн хордоргоо ингээд ороод ирлээ. За тэгээд хайгуул болон бусад юунуудаар том төсөл уурхаанууд нэгдээд эхлэх юм бол энэ хүний нөөцийн хомсдол одоо яг энэ ханган нийлэлтийн сүлжээнд хамгийн том одоо бидний одоо хязгаарлах
хүчинжил болох юм уу гэж л ер нь л харж байгаа. Бизнес л одоо энийг харж бэлдэхгүй болов Харин тий. тий. Мерагийн хувьд Мерагийн хувьд одоо асуулт тань ингээ хоёр асуулт юм шиг санагдаж байна. Надад нэгдүгээрт нь хүний нөөцтэй холбоотой байх шиг байна тий. Хоёрдугаарт нь санган нийлүүлэгчд ингээд гадаадын төслүүд дээр ороод ингээ ажиллаад бас ингээд амжилт гаргах юм шалтгаан бол бас өсөн дэвших шалтгаан одоо гэж яхахгүй үнэ. Мерагийн хувьд 2010 оноос эхлээд өсөлт огцон өсөлт гаргасан юм он жилүүд байсан. За энэ нь болохоор одоо томоохон уурхаануудтай мэдээж хэрэг хамтарч ажиллаад доктортой ажилласан. Тийм доктортой ажилласан гэдэг маш чухал. Доктортой ажиллах хугацаанд бол хүмүүсээ бэлдэх, сургах, за шинийг эрэлхийл тийм ээ. Дээрээс нь төлөвлөх боломжтой болоод эхэлж. Тэгэхээр доктортой ажилласан гэвэл одоо 2010 оноос эхлээд тэрнээс өмнө нь одоо манай эдийн засагч бас тийм том байгаагүй гэж хэлж болох байх. За ковидын үеэр бол Мера одоо боломжуудыг олж харсан. Тэгээд хаа нэгтээ одоо эрсдэл байж байхад бид нар тэрнийг боломж гэж бас харахыг хичээдэг. Энэ бол бас манай группийн бас нэг юм философи юм байна. Тэгэхээр бид нар боломжуудыг олж харсан ковид үед. Тэгээд тухайн одоо нөхцөл байдал тохирсон менежментүүдийг хийснээрээ бид нар бол бас өсөлт хийх боломж гарсан. Тэгэхээр Мера зөв удирсан юм шүү дээ. Зөв удирдаад Мера группийн хувьд бол ковидын үед өсөлт хийсэн байна. Тэр ийм бас сайн зүйл байгаа. За яг хөө нэг оюу толгой гэдэг та бас ярьлаа. Оюу толгой бас их сонирхолтой төсөл. Бид оюу толгойтой Мера групп бол хамтарч ажилладаг. За түүхий идэ нийлүүлж जैन, за мөн одоо бэлэн бүтээгдэхүүнүүдэд нийлүүлж байгаа. Тэгээ төсөр дэлбэр бацтай. Би өөрөө яг оюу толгой дээр бас уртын хэлжээр ажилладаг байсан. Хүний хувьд тийм оюу толгой төсөөс маш их зүйлийг сурч авсан. Тэр бол одоо гадаадын сайн жишгүүд байгаа. За дээрэс нь одоо өмнө нь ингээд гадаад хүмүүс ажилладаг байж байгаа. Одоо монголчууд ажилладаг болчлоо гэж байна. Тэгээд одоо нөгөө монголчууд чи эргээд нөгөө бүр гадаад руу дуудагдаж ингээд сайн мэрэгчлэтнүүд нь явдаг бас ийм зүйл харагдаж байна. Тэгэхээр монгол хүмүүсийн ур чадвар бол хангалттай төвшөнд хүрээд байгаа юм болов уу? Яг үнэхээр хичээгээд ажиллаад ажил мэргэжилтэд эзэн болж чадах юм бол бас бүр гадаад руу хүртэл ингээд өргөдгөр хэмжээний ийм чадварлаг мэргэжилтнүүд бас бид нар бэлдэж гэнэ гэж бас ойлгох хэрэгтэй. За мөн оюу толгойн бодлого байдаг local content гэдэг тэр нь болохоор юу гэсэн үг юм бэ? Тэр үндэсний юм болгоныг дэмжиж гэж байгаа байхгүй. Тэгэхээр үндэсний ажиллах хүчнийг дэмжиж, за мөн одоо үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжиж. Тэгээд бүр хамгийн сонирхолтой нь оюу толгой бол одоо нийт худалдаа авалтынхаа 4/1-ийг нь хам богд сумасаа баг хийдэг тийм сонирхолтой үзүүлэлтүүд бол байдаг тийм. Тэгээ энэ нь бол мэдээж хэрэг тухайн орон нутгийн одоо ард иргэдэд маш хэрэгтэй зүйл. Мэдээж хэрэг монголчуудад хэрэгтэй. Яагаад гэвэл гадаад компанитай одоо өрсөлдөж байгаа нөхцөлд Монголд одоо бүртгэлтэй компани бол тодорхой хэмжээний хөнгөлөлт бол идэлтэй. Тэгээ энэ бол мэдээж хэрэг бодлогоор зохицуулагдсан маш зөв юм шийдлүүд гэж бодож байна. Яг үнэ одоо нөгөө ханган нийлүүлэлтийн бодлого те нөгөө компани болгонд чинь хүний нөөцийн бодлого ханган нийлүүлэлтийн бодлого гэд энэ нь аюу чухал. Одоо бидний нөгөө манай салбарынхны нэг ярьдаг орон нутгийн харилцааны асуудал хамгийн том хүндрэлтэй байна л гэдэг те. Гэхдээ нөгөө орон нутгийн харилцааны тэр хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд нөгөө тухайн компани ханган нийлүүлэлтийн бодлого их чухал юм байна гэж хараад бид нар бас энэ одоо өнгөрсөн жил нөгөө уулуурхаан 7 хоног гэл зүр хуралд биелэлээ шүү дээ бид нар. Тэрийгэ буцаагаад нөгөө ассоциацийн хийжсэн Mindtech гэдэг арга хэмжээгээ сэргээгээд бид нар яг нөгөө саяны оюутлахаа нөгөө орон нутгийн бизнес эхлээд дэмжиж чинь гэж шүү. Яг тэрэн шиг нөгөө тухайн компани орон нутгийн жижиг компаниуд эхлээ бойжуулаад өгөөч тий. Тэнд одоо нэг шуудаа ойдог, дээжний уутай ойдог тий, хувцас ойдог хүн байвал яг бэлтээд одоо нөгөө бойчхотод туслаад, бизнес эрхлэлтэнд туслаад тэнд одоо тэр нөгөө бизнесийн орчныг нь бүрдүүлж өгөөд байхгүй л одоо үндэсний компаниуд тий одоо монгол компаниудаа дэмжиж тэндээс ажил үйлчлэгээ авдаг. За тэгээд үнэхээр мэдээж одоо тэр тоног төхөөрөмж бид нар үйлдвэрлэх байгаа нь үнэн л юм чинь тэрийгэ гаднаас импортлдог авдаг нөгөө хамгийн сүүлийн үеийн технологийн тий дэвшилттэй тэр бүтээгдэхүүн авд нөгөө бүтээмжээ сайжруулад яваач гэдэг энэ агуулгаар бас бид нар ингэж нөгөө хурал конференс гэдэг зөвхөн хуралдаад тий үр дүн нь харагдахгүй юм хийж яхаар яг бодит энэ ханган нийлүүлэгч худалдаа авагч хоёрыг холбоё эргээд нөгөө орон нутгийн одоо иргэдийг зөвхөн тэнд нөгөө нэг ажлын байраар хангах биш тий одоо тэр чинь мэдээж боловсролын хувьд бол бас уулуурхаад ажиллах малчин гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд нөгөө бизнес эрхлэх тэр боломжийг нь бас бүрдүүлэх хэрэгтэй байна гэдгээр харж энэ арга хэмжээ ингээд эхлүүлж ирсэн. Тэгэхээр цаашдаа бас бид нар энэ зүйлд бол компаниудыг маш их уриалж байгаа. Одоо нөгөө манай
хариуцлагатай уулуурхайн кодекс одоо олон улсын ESG стандартаачсан бид нар авчихсан. Тэрнийхээ орон нутгийн одоо протокол шаардлагууд дээр бас энэ зүйлээ оруулж өгөөд компаниудаа бас яг энэ тал дээр нь илүү төлхөө ажиллаад өгөөч. Ингээд эргээд нөгөө орон нутгийн иргэдтэйгээ төслийн бүхэл үештэн да тий хамтран ажиллаад одоо харилцан ашигтай бие биенээ дэмжиж орон нутгад өгөөж үлдээгээч гэдгээр ингэ явж байгаа. Тэгэхээр яг энэ одоо гадны сайн жишүүд те оюу толгой борог бол одоо Сентера за одоо energy resource гэл ингээл манай томоохон төслүүд бол маш олон ийм сайн жишг стандартуудыг бас энэ салбартаа бий болгож штэ энэ томоохон үндэсний компаниуд маань. Тэгэхээр нөгөө соёл гэж яддаг шүү дээ. Аюулгүй ажиллагааны соёл ялангуяа одоо уулуурхайн эрсдэл өндөртэй салбарт нөгөө хабын соёл те байгаль орчны соёл за энэ харилцааны соёлууд ингээд бас л нөгөө сүүлийн 20-30 жилдэл ингээд одоо боожоод ингээ авцсан. Анх нөгөө бороогийн урахад бас ажиллаж байхад бид нар нөгөө хантаа зүмсөөл нөгөө машин дээр нэг туг зоогоол те нөгөө машин чинь ингээл сигнаддаг штэ нөгөө хөдлөгтөө нэг уршаа 2 ухрахтаа 3 гэл энэ миний чи анх ингээд нөгөө хабын соёлыг яг тэнд ингээ бий болгоход маш олон хүмүүс ингээд эсэргүүцчихсэн байхгүй нөгөө Эрдэнэт үйлдвэрээс Багнуур гэл айгүй олон уулуурхайн компаниудаас ирсэн. Тэгээ нөгөө тим соёл бид нар мэдхгүй. Тэгэл нөө байгаль орчин гээл тэгэхээр бас ийм юу гэж юу байсан ингээл тэгэд яг Синцераг бол ч нөө Канадын хөрөнгө оруулалттай компаниас яг тэр соёлыг бол аягүй сайн одоо суулгаад яг боддоор нэвтрүүлээд тэнд ажиллаж исэн хүмүүс сая таны хэлдгээр нь оюутлахад сурсан гэдэг шиг буцаагаад нь оюутлахоцлыг яг шинээр одоо эхлүүлэхэд бас гар бие оролцоо дараагийн нөө energy resource одоо тийм маркетинг төслүүд гэдэг ингээ олон төслүүд одоо SGS гэл олон төслүүд дээр тентхийн боловсруучсан бас аягүй сайн бэлтгэгдсэн боловсруучсан орж энэ соёлыг аягүй түгээсэн. Тэгээ сая би яг ажиллаа аваад ассоциацид орчоод нөгөө бүх төслүүдээр ингээд тойрж явхад 20 жилийн өмнө одоо тэнд эхэлж исэн соёл одоо өнөөдөр Монгол уурхай нүү жижиг байна уу том байна уу хамаагүй энэ хабын соёл бол бүгд яг ингээд нөгөө жигд нэвтэрсэн байгаа байхгүй гэрээт нь вэ те хамаагүй. Тэгэхээр нөгөө мэдээж тухайн компани бол өөрийнхөө хэмжээнд соёлыг сурталчилж байгаа ч гэсэн ханган нийлүүлэлтийн компаниуд энэ соёлыг нөгөө дараагийн ханган нийлүүлэлт одоо нөгөө хамтарч байгаа компаниуд те дараагийн клиентуудаа ингээд түгээгээд явд юм байна гэж бас анзаараад байгаа. Тэгэхээр энэ тал дээр та хэд маань эхлээд өөртөө бас тэр одоо олон улсын сайн жишийг шингээж аваад бүр ингээд хэрэгжүүлээд те дараагийн одоо нөгөө гэрээлж байгаа компаниудаа тэ нэвтрүүлэх тал дээр ер нь хэр одоо агцтай те ямар одоо жишг болох үс юм ажлууд ер нь хийж чадав. Манай хувьд бол яг нь барууны том хөрөнгө оруулалтын их том далаацтай. Тэгээд дээрээс нь явж байгаа соёлын хөтөлбөр програмууд нь бол угаасаа бүр энэ том массыг хамарсан байдлаар хийгдэхээр ингээ хийгдсэн байж байгаа. Тэгэн гот нөгөө ханган нийлүүлэгч нар дагаад тэр стандартад хүрэхгүй л болоо. Тийм хүссэн үсээгүй тэрийг яа. Тэгэн гот энд нэгдүгээрт яг бид нар өөрсдөө татагдаж юм уу хүчээр одоо тэгээд нөгөө боловсрал болон тэр соёл стандартыг бол одоо хэрэгжүүлэх тэр одоо ирж хайхад одоо тэнд хөрөнгө оруулалт хийх ийм шаардлагууд үүсэж байгаа. Нэгдүгээрт бол хоёрдугаарт л яг хөө тэгээд мэдээж ханган нийлүүлж байгаа компаниуд ч гэсэн өөрсдөө бас тодорхой хэмжээний бас нэг ноу хау болон бас нэг соёлууд тухайн технологийн дэвшлүүдийг бас дунд нь ингээ явна. Тийм гоо зөвхөн тэр ханган нийлүүлэгч уурхаа биш тэр нь бас бусад ханган нийлүүлэгч нарт бас жишг болдог. Тэ яг уурхаа бол тодорхой хэмжээнд өөрийнхөө стандартаа тавиад тэрийг давж ивэл одоо манайтай хамдарч ажилланаа. Одоо манайд бол одоо ногоон хөгжил одоо чухал байна. Танай бүтээгдэхүүн бол одоо жишээ нь яг энтэй нийцсэн байх ёстой гэсэн стандартуудыг тавихаар ингээд нөгөө талаасаа зарим нэг ханган нийлүүлэгч нар өөрсдөө стандарт тогтонгууд тэр нь бас бусад газараас жишг болдог гэсэн байдлаар ингэж одоо юмуд нь явдаг юм уу гэж харж байгаа. Манайд одоо жишээ нь бол яг хоёртлогоо дээр ихэд галын хор хэрэглээд дуусангууд тэр чинь өөр байгаль орчин дээлтэй байх хэрэгтэй гэж. Яг тэрэн зэрэгцээд ингээд эхлэхэд яг хөгжөөд яг тэрийг ингээ хөгжүүлээд судалгаа хийхнийхээ ажилд бас юм хурцгаад эхэлж байгаа. За энэ дээр бол ийм стандарт тавьцаан. Тэгээд харьцангуй одоо нэг бизнесийн хувьд боломжийн хугацаа тавиад стандарт тавиад ч юм уу те. Ийм хугацаанд энэ маань болоо одоо энэ одоо ногоон бодлоготой маань нийцэх шаардлагатай байна гэсэн ингээд мэдгдлээ өнгө тэрий чинь яг нөгөө тодорхой судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн шатанда ингээ явж исэн юм шууд урданд нь оруулж. Тэгэл нөгөөдгийг яаралтайгаар яг энэ хугацаанд багтахын тулд ингээл бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлээд ингээд явдаг тийм одоо жишүүд байна. Тэгэнгუთ тэр нь энд одоо нэгдүгээрт манайх өөрөө тийм бүтээгдэхүүнтэй болчингууд мэдээж тэр чинь зөвхөн оюутлогоо дээр биш босод бүх одоо хамтран ажиллаж байгаа байгууллагууд дээр тэр чинь манай стандарт болоод ингээд цаашаа явчихдаг юм жишгүүд бол байж байгаа. Тэгээд бас дээрээс нь одоо инженер техникийн ажилтнуудын ур чадварын төвшин болон одоо эдгээр шаардлагатай сургалт тэгээд байх ёстой мэдлэгийн хэмжээнд дээр бас заагаад өгдөг те. Энэ дээр ийм юм дутагтаад байна гэхээр бас тэрний эрэл хайгуул үүсээд бас цуг хамтарч ажилладаг ч юм уу эсвэл одоо Монголд өөр
ямар компанийн хэмжээнд байна тэд нартай туршлага солилцох эсвэл гадагшаа тухайн хүмүүст одоо хөрөнгө оруулалт хийгээд сургалтанд явуулах ч юм ийм байдлаар бид нар бас нөгөө бие биендээ яг ганцхан юу Мэдлэг түгээгээд тий. тий ганцхан юу биш. Энэ яг уурхаа маань бидний одоо нөгөө нэг мэдлэгийн олон стандартаа дундаа шиэрлж байгаа төв болчиход байгаа байхгүй. Тэгэхээр уурхаа бол мэдээч өөрсдөө аль болохоор том уурхаа төслүүд бол өөрсдөө том стандартууд боловсруулаа ингээ явж байгаа ч гэсэн тий ханган нийлүүлэгч нар ч өөрсдөө бас тэр донд чинь зөндөө олон стандартын юмнууд байдаг. Тэр нь бас өөр хоорондоо одоо түгээгдээд бие биендээ бас шаардлага болоод дараагийн түвшин рүү ахихын өрсөлдөөн ийм одоо юунуудыг одоо дээшээ ахын дэвших юм хөгжих болцоонууд. Яг үнэн өрсөлдөөн нь улмал сайжруулах боломжийг нөгөөлөө. Тэрнээс хэн хожих вэ гэхээр нэгдүгээрт мэдээж иргэдэл ажин. Ажилчид ажин. Аль болохоор ногоон аль болохоор юу байна гэхээр чинь байгаль орчин дээлтэй урт хугацааны тэгээд тэр орон нутаг болон улсын үйл ажиллагаанд ч гэсэндээ эдийн засгийн хувьд ч гэсэндээ энэ урт хугацаатай найдвартай дээрээс нь бүх стандартыг хангасан юм болно л гэдэг ийм давуу талууд байна гэж харж байна. Тийм сая бас миний ярих гэжсэн бараг бүх зүйлийг ярьчихлаа. тийм дордод хэлчлээ. Гэхдээ Merok Group-ийн хувьд бол бид нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан тогтвортой хөгжлийн бодлогын зарчмууд байгаа. Тэр зарчмуудтай ижил одоо өөрсдийн хувьд юу чухал вэ гэдэг дээр бодлого тодорхойлсон байгаа. За тэр бодлого тодорхойлсныхаа дагуу бас хэмжилтүүдийг хийгээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ аягүй чухал альва зүйлийг сайжруулах гэж ивэл хэмжих шаардлагатай. Тийм. Үр дүнг тий. Одоо байгаа байдлаа хэмжих хэрэгтэй. Мөн одоо ямар үр дүнд хүрэх гэж байгаа вэ гэдгийг одоо тодорхой одоо интервалтай буюу одоо давтамжтайгаар хэмжих хэрэгтэй. Тийм. Тэгэхээр бид нар бол харьцангуй одоо эрт үеэс доктортой хөгжлийн бодлогыг өөрсдөө одоо тодорхойлоогүй ч гэсэн ингээд биелүүлээд явж исэн юм билээ гэдгийг ойлгосон. Гэхдээ яг одоо доктортой хөгжлийн бодлого тодорхойлсны дараагаар ингээд хэмжилт хийх арай ондоо. Тийм. Одоо бид нар жишээлбэл одоо хүлэмжийн ялгуур бол одоо жилдээ хэд байгаа манай группийн хувьд гээд ингээд хэмжилт хийж үзсэн. Их сонирхолтой таамнууд гарч ирж байлаа. Тэрнийхээ хэмжээгээр бид нар ингээд буцаагаад өгөх ёстой. Орон нутгтаа за байгаль орчиндоо за мөн одоо хүмүүстэй соёлыг нь түгээж өгөх ёстой тийм ээ. Доктортой хөгжлийн талаар. Тэгэхээр доктортой хөгжил гэхлээр мэдээж нүүбэс тодорхойлсон бодлогууд гэдэг яриуд айгүй ерөнхий юм ярьж байгаа хаа. Зүгээр хамгийн чухал доктортой хөгжлийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал юм нь юу юм бэ гэвэл яхахгүй санхүүгийн төлөвлөлт юм бэл. Эцсийн дүндээ. Яг тэгэхээр альва нэг доктортой хөгжлийн бодлогын дагуу альва нэг ажлыг зохион байгуулах гэвэл компани хөрөнгөө гаргахтаа бэлэн байх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр тухайн ажил бүр дээр хөрөнгийг бэлдсэн анханасаа мөн одоо гүйцэтгэлийг яаж дүгнэх вэ гэдгийг ойлгодог байх хэрэгтэй юм лээ. Бидний хувьд бол энэ ажлыг эхлүүлж чадсан хийж явж байгаадаа бол одоо бахархмаар байгаа. За мэдээж хэрэг дисциплины ажил үйлчилгээ гэхлээр ер нь их аюултай зүйл юм шиг юм мэдрэмж хүмүүст бол төрж байгаа. Гэхдээ яг зүгээр буруу гарт хүний гарт орсон одоо шүтэнд ч гэсэн аюултай. Яг одоо мэрэгжлийн хүмүүс нь гормоор ажиллаад ингээ ажиллаж байгаа нөхцөлд бид нар аюулгүй нөхцөл байдлыг үүсгэж чадсан. За дисциплиний ажил үйлчилгээг хамгийн сайн явагдсныг бараг хинж мэдтгүү. Тэр бол хамгийн чимээгүй хүнд мэдтгэргүй юм шиг явж байгаа хэвээр. Бүгдийг гаргаж байгаа юм чинь тийм хаас зогсож байгаа хүмүүсээ гаргаж байгаа. Тийм. Гэхдээ ер нь бол мэдтгүү тийм байх хэвээр гэдэг. Тэгэхээр бид хэд бол доктортой хөгжлийн бодлогод бусдаас суралцж байна. Мөн одоо салбарын маань зохицуулалт өөрөө маш их хатуу хараах хяналттай учраас бид бол буруу хөдөлж болдгоо. Тийм учраас одоо жишээлбэл хог хаягдлаач гэсэн бид нар одоо яг зориултын газар наваач шатаадаг байх жишээний. За мөн одоо мод тарих бол мэдээж хэрэг компани болгоны хэрэгжүүлээд явж байгаа зүйл байгаа тийм ээ. Үүнээс гадна бид нар аль болохоор одоо байгаль орчинд ээлтэй ийм технологиг сонгож үйлдвэрлэлээ явуулах ёстой байдаг. За тэгэхээр бид нар энэ бүгд дээр маш их анхаарж байгаа. За сүүлийн үед бас сонирхоод бид хэд бас нэг 6-7 одоо ийм цахилгаан пикап машин авч ингээд туршиж үзэж байна. Магадгүй бас энэ хүлэмжийн ялгаруулалтанд багч гэсэн нөлөөлөх хэрэгтэй. За мөн одоо сэргээгдэх эрчим хүчээр 3 салбараа бол ямар ч байсан сэргээгдэх эрчим хүчээр тодорхой одоо хэрэглээг нь хангадаг болчиход ингээд байж байна. Одоо ийм жишээнүүд яривал манай компани бол ямагт ингээд төрүү зарахыг хичээдэг. Бид бол одоо
гадаад дотоод яваад одоо сайн жишгүүд юу вэ тийм ээ, бусдын хэрэгжүүлсэн сайн жишгүүд юу вэ, энэ дэр байнга суралцаж явж байдаг, өөрсдөө байнга одоо хөдөлгөөнд байдаг ийм ба. Яг зөв одоо нөгөө манайхан чинь нэг юм баахан ISO нэвтрүүлэл нэгсэх чинь сайн ISO модонд орлоо шүү дээ тий нөгөө хөрөнгө оруулагч нар чухалчилдаг гинэ гээл тий. Тэгээд нөгөө хэлбэр талаас нь айгүйх явцсан. Баахан нөгөө юуны зөвлөх компаниуд гарч ирэл тий. А компаниараа зөвлөгөө үзүүлэл Б компаниараа аудит хийгээл сертификат өгөөд нөгөө манай монголоор одоо жишээ юм бол медаш шиг болгоцсон байхгүй. Гэтэл энэ маань нөгөө жинхнээсээ соёл болж суух тий дадал болох одоо таны түрүүний ярьдаг сахилга баттай байх тий. Яг тэрийг бодтойгоор байнга хэрэгжүүлэх. А нөгөө талдаа санхүү авахгүй хөшөөргөн. Яг тэрийг нөгөө бодтойгоор одоо бид нар нөхөн сэргээлт хийх зардлаа даах байх ёстой гэж нэг компаниудыг бүр сүлээд аргаараад ирдэг байсан шүү дээ. Одоо нөгөө хариуцлагагүй үед чинь баахан хүн компаниуд нөхөн сэргээлт хийхгүй яваал. Тэгэнгүүт нөхөн сэргээлт хийх юм бол бид нар ашиггүй болчихно гээл те. Тэгэхээр нөгөө нөхөн сэргээлт хийхэд зардлаа даах байх ёстой гэдэг бүр аргаа ороод ирж байсан үг байхгүй. Дараа нь одоо нөгөө ойлголт нь бол одоо тэр стандарт нэвтрүүлж байгаа бол тэр стандартын хэрэгжилтийг хангах зардлыг гаргаж иж яг тэр стандарт хэрэгждэг те. Ямар сандаа нөгөө одоо энэ систем нэвтрүүлж байгаа шүү дээ чинь ISO гэдэг чинь. Тэгэхээр тэр системийг нөгөө SEO удирдах гэж амжилттай болдог гэдэг нь тэр байхгүй. Тэгэхээр манайхан нөгөө тэрийг SEO-нор нь ойлгохгүй эргээд энэ системийг нэвтэрснээрээ одоо яг таны хэлдгээр те нөгөө эргээд өөргөө та сел хийх гэдэг чинь компани. Нөгөө бид нар ногоо хөгжлийн хүрээнд ийм асуудлыг ингээд шийдвэрлсэн те. Тэгэхээр нөгөө уулзсан компани чинь баахан хөрөнгө оруулагчдын тавьж байгаа шаардлага нөгөө биржийн тавьж байгаа шаардлагуудын хүрээнд нөгөө хөлимжийн ялгарлаа бууруулна гэж танай компаниг сонгоулчихж байгаа байхгүй. Тэгэхээр эргээгээд нөгөө тухайн компани ч өөр ашигтай ажиллана, нөгөө системийг нэвтрүүлснээр эрсдлийг зөв тооцоолно, эргээд түүнийхээ юунд хариу арга хэмжээ аавн те эрсдлээ тодорхойлцоод буцаагаад нөгөөтгөндөө одоо хэрэгжүүлснээр нөгөө өөрсдийнхөө одоо үйл ажиллагааг илүү сурталчлаад ингээд нөгөө ажиллаа аваад явна. Ханганы дэлгэгч нарын үед те. Тэгэхээр энэ нөгөө системийг их зөвөр ойлгож нэвтрүүлж яг жинхэнэ хариуцлага төслүүд одоо маш олноор бий болох хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол сайн нэгсгч чинь манайх нөгөө загам тавьчгаараа л нөгөө өөрийгөө хариуцлагатай гээл те. Эсвэл нэг цэцэрлэг барьчгаараа хариуцлагатай гэдэг нөгөө тогтмол урт хугацаанд энэ ажлууд чинь хийгдчихэж маш олон комплекс арга хэмжээг авч иж хариуцлагатай одоо уулуурхаа гэж ярих юмыг л бид нар нөгөө айгу буруугаар ойлгож яриад яваадсан. Одоо харин нэг бид нар нэг өөрсдөө стандарттай болсон нөгөө кодекс TSM гэдээ яриад байгаа тий. Саяны таны яриад байгаа доктортой хөгжлийн 17 зорилтын 12-ын тэр стандартыг хэрэгжүүлэх юм бол хангачиж байгаа. Тэгэхээр нөгөө барих юмтай болсон байхгүй Монгол улс. Тэгэхээр бид нар нөгөө урд нь одоо 20-30 жилийн өмнө олон улсын юм мэддгүй байлаа шүү дээ. Гэтэл бид нар одоо яг энэ олон улсын юмыг ойлгодог. Зүгээр нөгөө сонсоод хоорондоо ярих биш бүр нэвтрүүлдэг болцсон байна. Тэгээ тэрийг нь одоо нөгөө давхар ингээ ханган нийлүүлэгч компаниуд хүртэл өнөөдөр ингээд яриа сууж байна гэдэг маань бас бид нар нөгөө айгүй хурдтай ингээд явж байгаа л одоо үйл ажиллагааны үр дүн гэж харж байгаа. Тэгээ бас нөгөө талдаа түрүүн та хэлсэн үү те нөгөө гадагшаа боловсон чинь маш их явдаг болчлоо гэдэг те. Тэгэхээр нөгөө уулуурхай хэл чинь нэг л хэл байгаа байхгүй тэр Америкт ч юм Австралид ч юм Канадад ч юм нөгөө нэг стандартын шаардлагаар нэг одоо юугаар явж байгаа болохоор одоо энийг харин та бүхэн маань яг гаднаас тэр сайн техник технологиг авчираад эндээ ажилласан хүмүүс тэнд очиод ажиллахад ерөөсөө ялгаагүй эрэлт тэнд адилхан байна. Энд нөгөө дэлхийн уулуурхай салбар чинь бүгдээрээ л яг адилхан хүний нөөцийн хомсдолтой байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө хүнийг бол хаанаас ч хамаагүй хээ таан тэгээ булааж авдаг болцоо. Одоо нөгөө хүнээ бүрдүүлэх чухал те одоо үйл ажиллагааны хувьд бол. Тэгэхээр яг энийг дагаад бас ингээд нөгөө одоо тэр хариуцлагатай үйл ажиллагааг зохицоор нь хэрэгжүүлэхэд яхаарахгүй одоо нөгөө зарим тохиолдолд бол нөгөө технологи, инновац, шинжлэлийг авчирч иж тэр зорилготой өрх болж шүү дээ. Одоо ялангуяа саяны нөгөө цахилгаан машин ч гэдэг юм уу одоо юу гэдгийг те нөгөө нарны эрчмээр одоо эрчим хүчээр хангах ч гэдэг юм уу те. Тэгэхээр та бүхэн бас яг энэ нөгөө шин техник, технологи, инновац нэвтрүүлэлт дээр хэр ажиллаж байна те. Танай компаниудаас яг энэ дээр ямар одоо танилцуулах шин юм юунууд байна. Манайх яг манай бүтээгдэхүүнүүд бол ихэнх нь уламжлалт технологи ерөнхийдөө байсан л да. За тэгээд сүүлийн үед ялангуяа энэ ногоон хөгжил, дижитал шилжилт эдэргээд өндөр технологийн бүтээгдэхүүнүүд одоо яригдаад эхэлсэн. Манайх бол мэдээж энэ дээр чинь аль ч компанийн хувьд бол салбартаа хатагч байхыг хүсдэг сонирхол ихтэй амбицтай ингээл явж л байгаа. За тэгээд манай хувьд бол одоо цахилгаан тээврийг бол бид нар маш их сонирхож байгаа. Энэ дээр бол Монголдоо бас нэлээд гайгүй бас их сонирхолтой бүтээгдэхүүнээ бас энд зах зээлд нэвтрүүлэх хэрэглээнд оруулах гэсэн байдлыг авч байгаа. За яг одоогор бол тэгээд BYD гэдэг одоо чинь цахилгаан машинууд ээж штэ тий. Тэгээд тэрийг бол Монголд одоо яг аль биесээр авчираад дилер болохоос өмнө энэ дээр чинь бас шууд авчираад явах шээ бас нилээх хөрөнгө оруулалт судалгаа
туршилтууд хийгдээд тухайн машин техникийг авчираад 1-2 жил туршаад Мгм. за тэгээ Монголын дээрээс нь өвгөл гэж нэг айхтар Тий. том тестийн үе байж Тий. байгаа. За тэрэн дээр хүртэл бид нар бүр зорилготойгоор хамгийн хүйтэн газар авчиж үзээ тэнд хэрэглээнд оруулаад Мгм. ингээд туршиж үзээ. За тэгээ ерөнхийдөө бол энэ чинь зах зээл болон одоо энэ орчин нөхцөлд бол нутагших боломжтой хэрэглээнд орох боломжтой байна гэсэн байдлаар ингээд юм дээр явагдаад эхэлчихэл байна одоо. Тэгээд цаашдаа бас нэг дижитал болон автоматжуулалтын тал дээр бас нэлээд өндөр сонирхол оролцох сонирхолтой байна. Энэ дээр бол нэлээд хэдэн бүтээгдэхүүнүүд бид нар алертны зах зээл дээр туршаад зарим нэг уурхаанууд дээр бол одоо яваад эхэлсэн. Юунууд бол технологиуд байна. Зарим нэг жишээ нь энэ шийдлүүдийг чинь бид нар тухайн уурхайн одоо өөрийн инженерийн баг тэднэрт яг өөрийнх нь онцлог юунуудаа мэдээж бид нар төсөлтөд тавьж байгаа. За бид нар энийг нь болохоор босод оролцогч талуутай нийлээд 3-4 үйлдвэрлэгч нартай ярьж аваад яг тэрхүү тухайн уурхай болон хэрэглэгчид зориулсан юм шийдлүүдийг тэгээд Монголдоо ганц ихээр тийм технологийн шийдэлтэй нэлээд хэдэн төслүүд бид нар бол бас хэрэгжүүлсэн. Эсвэл яг зөвхөн тухайн уурхай юм уу тэдний онцлогт нь тааруулаад үйлдвэр дээр янзлуулаад тий одоо технологийн шийдлүүдийг гаргуулад тэд нар огт өмнө нь тэгж хийдэг байсан зүйлүүдийг бас хийлгүүлээд ингээд харилцагчид одоо tailor made буюу яг зөвхөн тэдний зориулсан онцгой шийдэлтэй юм төхөөрөмжүүдийг гаргаа явуулж байна. За тэгээ сэргээх тахирч мөчд бас манайх одоо сүүлийн үед бас нэлээх судалгаа болон зах зээлийн юмуд төр нэвтрүүлтэн дээр бол одоо ажиллаж байна да. Тэгээд нарны эрчим хүч болон одоо хүнтэй холбоотой бас эрчим хүчний чиглэлийн судалгаа болон юмуд төр ажиллаж байна да. BYD дээр нөгөө цахилгаан машин дээр танах нөгөө пикап оруулаад ирсэн байсан. Тэгээд ер нь бол тэрийг нөгөө уулархан компаниуд чинь нөгөө пикап ихэнх нь авдаг те бас нөгөө 76 илүү нөгөө цагаан одоо Land Cruiser те тэдрийг их авдаг. Тэгэхээр тэрийг илүү сонирхоод байна гэж би харсан нөгөө цахилгаан учраас нөгөө эрчим ногоон шилжилт гэдгээрээ бас их авч гин. Тийм зарим захиалаад тах шүү лээ те. Юунууд нь болохоор яг нэг хайбрид юунууд гэж байна. Монголд бол ерөнхийдөө яг энгийн хэрэглээнд бол хайбрид бол маш хэрэгэлттэй байж байгаа. Ялангуяа нөгөө дид үтцээсээ хамаарч байгаа. Бүтэн цахилгаан болонгууд жишээ нь Улаанбаатар хотоос гараад ч юм уу хөдөө орон нутагт очихоор нөгөө цэнэглэх боломж чинь чухам хэр байх вэ гэдэг. Тэгэн гот яалтчгүй нөгөө дид үтцийн хамсдлаасаа шалтгаалаад хайбрид гэдэг сонголтууд бол одоо гарч байна. Уурхаанууд бол харьцангуй нэг газар доктортай тэгээ зөвхөн төслийн талбай дээр үйл ажиллагаа явуулдаг учраас одоогор бол яг уламжилт хөдөлгөөртэй техникүүд нь бол даван байлж байна. Сонирхлоороо зарим уурхаанууд бол алертны ногоон хөгжлийн зорилттой тавьсан эхний байдлаар туршилтын байдлаар бол бүтэн цахилгаан нэлээд хэдэн тээврийн хэрэгслүүдийг бол одоо аваад эхэлсэн. Манайхаас хэд хэдэн газар туршилтаар тээврийн хэрэгслүүдээ оруулаад бид нэр бас хамтарч ажиллаад бас яваад эхэлсэн. Эхнээсээ одоо чирэгч толоо бид нэр 6 сарын хугацаанд жишээ нь тээвэр дээр нь оруулаад тэгээд дээрээс нь бүх нөгөө нэг характеристик үзүүлэлтүүдийг аваад нийцтэй байдал болон эдийн засгийн үр ашигийнх нь одоо тэр саналуудыг боловсруулаад ингээл явж байна. Уурхай дээр ч одоо тэгээд гадаад л шүү дээ нөгөө жилийн 4 илрэлт өвөл тэгэл гадаа тэгэхээр тэр өвлийг бол ажиллахгүй нь шүү дээ. Ер нь бол одоо ихэнх технологи бол одоо температураас хамаарах юмуд нь бол тэртээ тэрийг өөрчлөлт тооцоолох боломжтой болчихж байгаа. Өмнө нь бол зөвхөн халуун оронд ажилладаг энд очихоор Монголд ирэхээр хөлдчихдөг, тэнд ирэхээр ингэждэг, халуунд очихоор хаалдаг, хүүдэнд ирэхээр хөлдөг гэсэн байсан бол одоо ингэж өөрчилсөн байдлаар бүх инженерийн тооцооллыг хийдэг. Угаасаа технологийн хөгжлийн инженерийн хөгжил бол алертны байхгүй газрыгаа урьдчилаад симуляцаар тооцоолоод эслээ тооцдог болсон. Мэдээж яг бодит амьдрал дээр очихоор нь зөрүү гарна. Тэрэнд ихтэй маш боломжийн хэмжээ те энийг бол өөрчлөлт тооцоо энэ зэргийн алдаа ч юм уу энэ зэргийн одоо хүлцэх хэмжээ бол байна гэсэн хэмжээнд ингэж тооцоолдог болсон учраас харьцангуй шинэ технологи одоо энэ сүүлийн үед гарч байгаа ялангуяа энэ сүүлийн технологи бол өөрчилсөн байдлаар симуляцлаад үзсэн байдаг учраас тэр эслүүд бол маш бага болсон гэж. Тэгээ мэдээж BYD гэхлээр чинь хятад манайтай бас ижил төстөд уур амьсгалтай те арай жоохон дулаахан болохоос ер нь бол адилхан жилийн 4 илрэлт болохоор бас харьцангуй гайгүй байх юм байна да тий. Тэгээд ерөнхийдөө бол энэ салбартаа бол одоо тэргүүлэгч болчихлоо. Харин тийм байна тий. Tesla бол бүр хологдсон тий. Тийм бордуултаараа ч урд нь гарч ийн технологиор ч гэсэн ерөнхийдөө бол маш өндөр чанартай. Тэгээд дээрээс нь өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж байна. BYD-гээс гадна бусад Tesla хайж байгаа шалтгаан нь юу вэ? Одоо BYD ч борлуулалт. Нэгдүгээрт үний хувьд бол ингэж харж байгаа. Миний харж байгаагаар бол R&D-ийн хугацаа маш хурдан. Тэгээд дээрээс нь тэрэндээ амар их хөрөг оруулдаг. Тэгээ яг нөгөө хөгжүүлэлтэн дээр зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ одоо хятадын компаниудын хэмжээ болон барууны компаниудын хэмжээ бол бүр 9 ялгаатай. Маш их хөрөнгө хайж байна. Хоёрдугаарт туршилтын загваруудыг маш хурдан зах зээл дээр гаргах чадгаа.
ингэждэг. Тэгээд тэр нь хөгжөөд явж байгаа хооронд зэрэгцээд дараагийн R&D ингээ яваад байгаа. Тэгэхээр хөгжлийн хурд нь бол нэгдүгээр маш хурдтай. Тэгээд дээрэс нь технологи болон өөст нас түүх үедээ маш их давуу тал байна. Тэгээд дээрэс нь үйлдвэрлэл маш хямдхан. Үйлдвэрлэлийн хувьд бол өртгөөр бол одоо альч газартаа бол яаж ч утсан хиттийн техник ч юм уу хиттийн технологи бол яг ижил төрлийн бүтээгдэхүүнээс бол тэгэл хямдхан. Тэгээд дээрэс нь маш богино хугацаанд нийлүүлдэг юм л давуу талтай. Би бас яг харин тийж харж байсан нөгөө түүхийдийн хувьд бол те нөгөө цахилгаан машин дээр чинь нөгөө газрын хувир нь өөрөө хятад чинь хамгийн том олборлогч те. Тэгээ тэрнийхээ нөгөө боловсруулах юуг бол ганцхан баг өөрөө ноу хауг нь мэдээд байгаа штэ. Хятадын Tesla-гийн хувьд чинь нөгөө газрын хувирынх нь 80% нь хятадаас импортлт юм билээ штэ. Тэгэхээр яг нөгөө түүхийн эдийн давуу тал нь BYD-г илүү нөгөө тэ өрсөлдөх одоо юуг нэмэгдүүлээд байгаа юм байна да гэж харж ирсэн Tesla-тай. Тэгэхээр яхаар гол буцаал нөгөө бүх юм чи үйлдвэрлэл чинь те нөгөө олборлолт уулуурхаа руу ингээ явчихдаг. Тэрний одоо нөгөө түүхийд байна. Түүнийг одоо ашиглана гэдэг маань ингээ давуу талыг бас бий болгоод байгаа юм байна гэж л харж ирсэн. За Мерагийн хувьд одоо бас ямар шин те технологи, инновац, дижитал, автоматжуулалтыг бас нэвтрүүлж чадваа үйл ажиллагаанд. Цэцлэгээний ажил үйлчлэгээ бол ер нь их уламжлалт салбар. 1950 оноос буюу дэлхийн 2 дугаар дайнаас хойш бол ер нь одоо цэцлэгээний ажил үйлчлэгээнд хэрэглэж байгаа үндсэн түүхийн эдийг ашиглаж эхэлсэн цэцлэгээний ажил үйлчлэгээнд тэр түүхийн эд маань бол яг хэвээр байна. Тэр түүхийн эдийг харин үр ашигтай зарцуулах, за үр ашигтай хуваарлах, түгээх энэ техник технологиуд бүгдээрээ өөрчлөгдсөн, байнга шинжлэгдэж явж байдаг. За бид бол дэлхийд одоо шилдэг гэж хэлж болох ийм технологиудыг бүгдийг Монголд авчираад ингээд уурхаануудад ашиглаад явж байгаа. За манай үйлдвэрийн технологиуд бол одоо Австрали, Орос, за Америк, Бразил гэх орнуудаас одоо ингээд ирээд ингээд нутагшаад бид одоо технологиг ингээд нутагшуулаад ингээд ажилуулад явж байна. Тийм хэрэглээд. За тэгээд бидний одоо бодож байгаагаар бол гадаад оронд ашиглаж байгаа технологиуд болон аргачлалуудыг бид нэр бүгдийн Монголд яг одоо цагт ашиглаад явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо хоцролт байхгүй гэж л оюу толгой уурхаа бол одоо дэлхийд дээр бас олон газараас мэрэгчднүүд ирж ажилладаг. Тэр хүмүүс ч гэсэн юу гэж хэлж байна вэ гэхээр энд бол хамгийн сүүлийн үеийн бүх юмнууд байна гэж хэлж байгаа. Үүнтэй адилхан бид ч гэсэн оюу толгойтой хамтарч ажилладаг. Бид ч гэсэн бас бусад уурхаануудтай хамтарч ажиллахдаа дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлээд ингээд ажиллаж байгаа. Мэдээж хэрэг туршилт юмнууд зөндөө хийгдэж байгаа. Гэхдээ одоо цаг нь болоогүй зарим нэг юмнууд байгаад байгаа. Одоо жишээлбэл электрон детонатор гэж зүйл байгаад байгаа. Электрон детонаторыг бид 2011 онд анх туршиж хэрэгж үзчихсэн юм байна. Тэрнээс хойш бол маш олон удаагийн туршилтуудыг тэнд хийгээл ингээл явж байгаа. Одоо компаниудтай ч хамтарч ажиллаад дутуу уурхаанууд дээр туршиж үзээ. За үр дүнгийн ингээд шалгаа явж байгаа. Гэхдээ эцсийн дүндээ цэцлэгээний ажил үйлчлэгээний өртөг зардал гэдэг бол яг одоо хамгийн чухал зүйл уудуурхаа олборлогч нарт тэгэхээр өртөг зардалтаа нийцсэн байдлаар бас технологиг ашиглахгүй баггүй. Гэт бас ингээд сүүлийн үеийн ашиглаж ингээд бүр өртөг зардлыг өсгөж баггүй. Гэхдээ одоо жишээлбэл бид нар өргөмийн машинуудаа операторгүй уурхаа руу оруулдаг. Одоо энэ технологиг хамгийн сүүлд судлаад бид нар нэвтрүүлэх гээд ажиллаж байна. Энэ бол бас их сонирхолтой. За гадаад орнуудад одоо энийг одоо хэрэгжүүлээд явж байгаа газрууд байгаа. Хамгийн сүүлийн дэвшилтэй технологитой одоо тийм уурхаанууд бол байгаа. Бид бол энийг бол Монголдо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ олон хүчин зүйлээс энэ одоо нэвтрэлт хизээ нэвтрэх вэ? Амжилттай болох хэсэг нь бол шалтгааллах юм байна. За жишээлбэл одоо тухайн уурхайд одоо хамгийн гүн зэгт нь хүрэх сүлжээ байх хэрэгтэй гэсэн үг. Интернетийн сүлжээ ч юм уу те. Ингээд тийм дид бүтцсэн байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид эргээд одоо юу гэж бодож байгаа гэхээр яг ингээд цаг үеийн одоо хөгжил дэвшилтэй цэцлэгээний салбар маань бол яг ингээд хөл нийлүүл алхаж болж чадчих байгаа. Энэ бол маш чухал одоо бас том амжилт юм болон Монголын одоо цэцлэгээний салбарын хувьд бол тийм. Цэцлэгээний салбарын хувьд бол мэдээж яг энэ сүүлийн үеийн технологи одоо саний ярьж байгаа энэ зүйлийг нэвтрүүлснээр мэдээж нөгөө осол аварын тоо тэ маш их буурдаг байх. Энэ дээр бас яг таад нөгөө хувьчилж одоо үзүүлэлтийг гаргаж ирсэн зүйл байгаа юу? Хувьчилж үзүүлэлтийг гаргаж ирсэн зүйлийг бол яг одоо цэежээр санахгүй. Гэхдээ бол мэдээж хэрэг бүхэл төрлийн судалгаанууд юмнууд нь хийгдэж чинь одоо ажил хэрэг бол болох юм байна. Бид нар бол за
судалгааны түвшиндээ явж байна. Гэхдээ туршлага бол нэлээдгүй бол судалсан байгаа. Тийм туршлага бол судалсан яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр бас ингээд зөвлөлдөөд явж байгаа. Зөв зөв. Сая нөгөө цахилгаан машин дээр л дахиад юу асуумар санагдаад байна. Одоо нөгөө цахилгаанаар цэнэглээд орон нутагт нөгөө хөдөөд одоо жишээл уурхайн талбайгаас гараал явахаар нөгөө тогболч нэгдэж штэ цахилгааны үед ингээд тэгээд нөгөө нарны одоо юугаар панелаар шийдэд одоо дээр нь ч юм уу ингээд нарны панелтай тэрнээсээ өөрийгөө цэнэглээд явах тийм боломжтой шийдлүүд ер нь гарч ирж байна уу? Tesla бол тэр шийдлийг анханасаа гаргацсан байсан шүү дээ. Оо тийм үү. Тийм ерөнхийдөө бол угаасаа цахилгаан машин анх үйлдвэрлээл бид үтсийн асуудлаа шийдэхгүй болохгүй гэдэг энэтэй хамт шийдлүүдийг гаргаад эхэлсэн. Ингээд энэ бол угаасаа байдаг. Тэгэхээр нараар станц дээрээ хоригдлуур үсгээд тэгээд тухайн үед яасан үед бол болчихж байгаа. Зүгээр уурхайн техник болон эсвэл холын тээвэр төр ч юм уу том уурын даацууд төр байх юм бол энэ бол нэлээдгүй том хэмжээний мөнгөнүүдийг яригдах бах. Тэгээ мэдээж нөгөө машин хэр хэмжээнд ямар зайд ямар хугацаанд явах тэрнээсээ хамаарат шаардлагатай дэд бүтцүүдийг байгуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ зүгээр нэг нэгж компани ч юм уу те юунууд бол ингэ гангаараа шийтгэхэд бол нэлээд хүндрэлтэй болно. Яагаад гэвэл яг анхны хөрөнгө оруулалт юм бол гэхдээ тэргөө зүгээр энгийн одоо энэ ахуйн цахилгааны бодвол маш өндөр зардалтай болж таарна. Тэгээд дээрээс нөгөө буцаад төлөвлөх нөхцөл маань хугацаа маань маш урт болчихно. Тэгэхээр энийг бол шууд одоо нөгөө хальвааны байгууллага энийг өөрийнхөө одоо санхүүгийн боломжоор шийдэн гэдэг бол нэг байгууллагын хувьд нэлээд тийм гайгүй сайн санхүүгийн дэмжлэгтэй. Тэгээд нэлээд нарийн сайн тооцоотой. Тэгээд дээрээс нь маш том зах зээлтэй байж энэ дээр бас шийдэл гаргах. Яг боломжууд бол байгаа. Гэхдээ яг нөгөө санхүү болон иргэн төлөвлөлт нөхцлүүдээ сайн харж үзэх шаардлагатай л гэж байна шүү дээ. Жижиг одоо BYD ч юм уу нөгөө зүгээр яг уурхайн тээвэрт биш нөгөө дотор явдаг жижиг тэрэгнүүдийн хувьд бол одоо утгагүй л тэр бол ингээд нэвтрээд ороод ирэх боломж бас технологи тийм зүгээр ахын цахилгаан болон багуурын суудлын тэрэгнүүдийн хувьд бол энэ бол одоо альгертны шийдлүүд нь гараад ирсэн. Гэрийн болон нэг өрхийн хэрэглээний цахилгааны багуурын станцууд ч юм зүгээр гэртээ авчиж дээвэр дээрээ тавин шууд асаачдаг юм систем зөндөө гараад эхэлсэн. Тэгэхээр энэ бол альгертны нэвтрээд эхэлсэн. Удахгүй дээр манах юунууд нь яваад эхэлчих байхаа энэ дээр бол тээ. Сая нөгөө таны хэлэхээр саналаа нөгөө нүүрс компани тээвэр хийдэг нэг компани хүн захирал тэгжсэн. Нөгөө тээвэр дээрээ алсын зан тээвэр дээр бид нараас яг юм цахилгаан машин оруулж ирээд бас нөгөө мэдээж яг эхний өртөг бол өндөр, өртөг зардал өндөр. Тэгэхээр тэн дээр нөгөө тодорхой одоо татврын хөнгөлөлт ч байд юм уу те нөгөө зээлийн юутай нөхцлүүдийг ингээд бидэрт олгочих юм бол бас тэрлүүгөө шилжих боломж байна. Энэ нь одоо нөгөө хүлэмжийн хялбарлыг бууруулахад бас томоохон үүрэг гүйцэтгэх юм аа гэдээ бас ингээд ярьж ирсэн. Тэгэхээр яг нөгөө ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгаа гэдээ бид нараас нөгөө салбарын хэмжээндээ хийгээд хөндлөнгийн байгууллагаар хийлгээд харахад ер нь бол уулархан компаниудын хувьд бол ойрын 5 жилдээ ер нь цахилгаан руугаа шилжчихнэ. Одоо ялангуяа сая та бид нар яриад чинь Орсын хямралтай холбоотой түш аюултай ачаа барааны импорт нь ингээл нэг дэмчигнэл ээж идэг те хизээ бас гинт ингээл хаалаа гэх юм бол одоо бид нар яах вэ гээл те. Тэгэхээр нөгөө урт хугацааныхаа одоо эрсдлийг тооцоолох юм бол одоо тэрлүүгээ шилжих процесс бол бидний бодож байгаагаас илүү одоо хурдтай байх юм байна гэдэг нэг тийм дүгнэлт бас гарсан байлээ. Тэгэхээр бас энэ дээр нэлээд орон зай бий болоод өнгөрсөн жил ч гэсэн бас нөгөө уулархан 7 өдрийн үзэсгэлэн дээр нэг танилцуулагдчихсан. Одоо нэг экскаватор ачигчтэй буулгагч юунууд маань бол цахилгаан болцсон. Тэгээд эхнээсээ компаниудаас аваад нэвтрүүлээд байгаа юм билээ. Одоо экскаваторын хувьд бол 7 цаг ашиглахын тулд 30 минут цэнгэлж гин гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө түшний одоо хамааралтай байх нь энэ одоо жоохон өртгийн хувьд өндөрчсөн одоо илүү одоо эрсдэл багтаан байна гэдэг ч юм ийм хувилбаруудыг ярьжлээсэн л да. Тэгэхээр энэ маань бас ингээ утахгүй нэвтрээд явах нэ гэж бодоо бас харлаа. За мэдээж одоо миний одоо асуугаагүй те та бүхний бас хэлхийг хүссэн зүйл байвал одоо чөлөөтэй ярьж болно. Тэгээд одоо ханган нийлүүлэгч компанийн хувьд те одоо яг уулархан салбарын одоо мэдээж хууль эрх зүйн орчны хувьд ч гэсэн те та хэд бас боддог зүйл байвал одоо ялангуяа зүгээр уулархан салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд бол манай яг салбарт нөлөөлж байгаа салбарын хуулиудын өөрчлөлт та бүхэнд бас нөлөөлт юм болов уу яадаг юм бол те тэр тал дээр бас ямар бодол байна. За бас нөгөө талдаа үйл ажиллагаанд дагаж мөрддөг нөгөө журмууд ялангуяа эцэслэгийн дээр те онцгой одоо нөгөө хууль дүрм журмууд дээр бас те тэр маань одоо нийцж гин үү те тэрийг бас сайжруулах тэн дээр бас одоо хэлэх саналуд байвал хуваалцахгүй юу? Надаас эхлэхэд цэцлэгийн компани маань
ажилтнуудтай эрхлэлт маш их хатуу хараа хяналтанд ор энэ ажиллах шаардлага гардаг. За энэ одоо шаардлагагүй зөвхөн зөрчлийг бас үүсгэж байгаа тийм зүйлс бол анзаарэгддэг. За тэгээд бид эдийн хувьд бол за яг ингээд зохицоод ажиллаад явж байна. Гэтэ эцсийн дүндээ энэ бидний бүтээмжийг бууруулад Аа. хүн хэрэгтэй юм хийж явах хэвээр байдал нэг бичиг заас бариад хүний гарын үсэг зурулахгаа гүйж яах гэдэг бол одоо хамгийн том асуудал. За манай компанийн хувьд бол дотоод зохион байгуулалтаа яаж өөрчилж байгаа гэхээр ERP-гаа сайжруулж байгаа. За өмнөх ERP-гаас татгалзаад ингээд шинэ ERP руу орж байна. За ингэснээр бид нар компани дотоод хурдаа нэмж байгаа юм. За нөөц төлөвлөлтөө сайжруулж байгаа. Энэ ажлуудыг бол хийчихнэ. Гэтэл ялангуяа энэ зөвшөөрөл хүсэх юм дээр бид нар нэг асуудал байдаг нь одоо нэг ширхэг бүтээгдэхүүн импортлж оруулж ирэхэд хүртэл заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энийг бол олон доогоор нь одоо нэг удаа хийх боломжгүй ингээд бүгдэн дээр нь зөвшөөрөл авдаг нэ. Сүсдэл пропац дээр энэ бол маш одоо том одоо чирэгдлийг үүсгэдэг. Гэхдээ нөгөөтэйгүр энэ салбар маань өөрөө тийм хатуу зохицуулалттай байхгүй болохгүй. Тэрнийг бид нар маш сайн ойлгож байгаа. Гэхдээ одоо жишээл Монгол улс маань Mongolia гэдэг нэг юм платформ бий болгоод тэрэнд нь одоо хүн амынх нь бараг 60-70% ингээд нэгдсэн байгаа. Төрийн үйлчлэгээ ингээд бусдад иргэдэд ойрхон болгох гээд ингээд хичээж байгаа. Тийм ээ. Энэ цаг үед мөн бас одоо хөл зэрэгцүүлээд энэ уул уурхайн салбар буюу одоо нийт төсвийн бараг 40% бүрдүүлж байгаа. Энэ салбараа анхаарч тий үйл ажиллагаа нь хялбар түргэн шуурхай хурдтай явдаг болох тал дээр нь бас ач холбогдол өгөх цаг нь ирсэн болов уу гэж бодож байна. Тийм. Бидэнд бол одоо геополитикийн асуудал за мөн одоо онцгой зохицууд тий урд туршийн онцгой зохицуудаа шалтгаалаад түүхий тийг оруулж ирэхэд тийм амар бол биш ба. Бид нар маш их хүчин чармайлт гаргаж байна энэ дээр. Энэ бол зөвхөн одоо хувийн байгууллагуудын одоо энэ салбарт ажиллаж байгаа хувийн байгууллагуудын хүчин чармайлт сэтгэл зүрхээр явж байгаа ажил байгаа. Тэгээ энэ дээр нэмээд бас олон тооны ийм зөвшөөрлүүд, гар үлийн үсэг цуглуулах асуудлууд гараад байгаа нь эргээд одоо бидний бүтээмжийг бууруулж байгаа гол зүйл байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг та хууль эрх зүйн орчин гэж ярьсан. Хууль эрх зүйн орчиндөө бид нар зохицож ажилладаг. Зүгээр бидний хүсэж байгаа юм арай түргэн шуурхай байвал эцсийн дүндээ бидний одоо Монгол улсын гол зорилго бол одоогийн байдлаар нүрсээ сайн экспортлох. Тийм. Эндээ зохицож нийцэж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Зөв нөө хууль эрх зүйч айл болох ялангуяа дүрм журмын хувьд бол аюулгүй те одоо үйл ажиллагаа гүйцэтгэх гэж байгаа ч гэсэн яг нөгөө хүн суртал цаг хугацаанд гардггүй тэгээд нөгөө маш олон нөгөө нэг нэгнээсээ ингэж хамаарсан те нэг нь гарч ийж дараагийнх нь гардаг гэдэг энэ нь нөгөө цаг хугацаанд гардггүй гэл энийг бол одоо манай салбарынхаа бүгд ярьж байгаа. Тэгээд сая бас нөгөө цахим Монгол гэж нэгсэж яваал уул нь нөгөө бүгдээрээ цахим руу шилжчихлээ гэж тэгээдсэн. Тэр нь бас яг нөгөө бодит байдал дээр цахимжаагүй зарим нь бол зүгээр л нөгөө хөвөлж аваачиж өгдөг байсныгаа сканердаж авчиж одоо тэр цахим руу идэг тий. Тэгэхээр нөгөө бодит яг нөгөө яриа үйлдэл хоёр бас зөрүүтэй зүйл маш их байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар зүгээр нөгөө шат амжилгыг ядаж хурдан шуурхай болгох тий цахимжуулах тал дээр бол одоо яхахгүй арга хэмжээ авахгүй бол одоо нэг баахан олон хууль дүрм журамтай тэрний нөгөө баахан цаас үйлдвэрлэдэг ажил бол сүүлийн жилүүдэд бол бүр үнэхээр их бий болцсон. Одоо ялангуяа би нөгөө 10 онд л бүх салбарын хууль эрх зүйчний бүртгэлийг гаргаж байхад 40-45 хууль л одоо манай салбарт хамааралтайсэн. Одоо ингээд энэ маань 100 болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд сүүлийн 10 гаруй жил бид нар бол маш их хууль үйлдвэрлэсэн. Харин түүнийхээ хэрэгжилтийг хангах те нөгөө уялдаа холбоог хангах тал дээр бол нөгөө төрийн байгууллагуудын уялдаагүй байдлаас орхигдсантай холбоотойгоор маш дутагдaltaй нөгөө давхардал бий болгох те. Тэгээл эргээл нэг одоо зарим үе нь 20 жилийн өмнөх зохицуулалт нь одоо хэрэгжилж исэн юугаа одоо болтол ашиглаад явж идэг те. Гэтэл чи ихэнх юмнууд нь өөрчлөгдсөн одоо энэ юугаа дагаал өөрчлөх ёстой байна гэдэг дээр бол өстой 100% санал нэгтэй. За таны хувьд саяны дээр нөгөө хууль эрх зүйн талаас хүндрэл байна уу тий уулуурхайн салбарын хууль танаахандас нөлөөлж гин үү? Яг мэдээж эн чинь хамгийн гол одоо бидний одоо нэг ажлын цаар хүрээг тодорхойлж байгаа гол хүчин зүйл маань бол одоо нөлөөлөгч нь бол хууль байгаа. Тэгээд түүнтэй холбоотой дүрм журм зохицуулалтууд байж байгаа. Тэгээд манай зүгээс ерөөсөө хамгийн гол хүсэж байгаа доктортой адил хүсэж байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд байж итл нэг хууль ч юм уу журам зурмын зохицуулалт гардаг. Тэгээд трийгээ ойлгоод тэрэнд үйл ажиллагаа бүтэц санхүүжил бүх юмаа гаргаад нөгөөтгөндөө яг сайхан
ингээд жигдрээд явж идэл дахиад солиотчихдаг. Тэгэл ингэж идэл дахиад. Тэгэхээр нөгөө компаниудын санхүү болон үйл ажиллагаа талаас нь энд чинь бол нэлээд яг нөгөө үндсэн бизнесийн үйл ажиллагаанд анхаарахаас гадна дахиад нөгөө нэг тэрний цар хүрээ заалтууд нь одоо бүтцээ шинжилнэ, санхүүжилтөд оруулна гэсэн байдлаар ингэж байгаа. Тэгэхээр болж игэл тодорхой хэмжээний хууль дүрм зохицуултыг бол гаргаж байгаа бол тэр нэгдүгээрт хэрэгжүүлэхэд хугацааг нь бас тодорхой хэмжээнд нөгөө компаниудад тасан зохицохтой мэдээж сайжруулж байгаа, мэдээж тэрний чинь одоо үр өгөөжийг сайжруулж байгаа ийм сайжирсан хууль дүрмүүд бол мэдээж гарч байгаа л баг. Тэгээд тэр нь болохоор бидний зүгээс болохоор болж игэл бас нөгөө хэрэгжүүлэх хугацаанд аль нэгдүгээрт боломжийн амьдралтаа нийцгүүц байх хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт болохоор ойрхон энэ хууль дүрм журмын заалтуудаа солиод байхгүй. Ийм л байх юм бол гэртээ дэргөө нэгэн тал хууль тогтоох байгууллага төрийн эрхтэй байгууллагууд энийг яатсан чи дагаж мөрдөх нь бол одоо тодорхой нэгэн тал бид нар дагаж мөрдөх үүрэгтэй. Зүгээр тэрэн дээр мэдээж нөгөө компаниудаа дасан зохицох хугацааг нэгдүгээрт явж л тухайн үйл дүрмийн дагуу бид нэг бизнесээ явуулаад энэ чинь болох болохгүйгаа үзээд тарчмаар тэгжит дөнгөд басан зохицоод тэрэн луга хөрвөөд одоо нэг үйл ажиллагаанд хэрэгжүүлээд байж тал нөгөө хууль дүрмэн солигдчихдаг, эсвэл хүчингү болчдөг, эсвэл нөгөөдхөнтэй зөрчилдөг дахиад өөр журам гараад эхэлждэг нэг газар нь ингэждэг ийм байдал нь өөрөө айгүйх тодорхойг болчиход байдаг. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд компаниудын басан зохицох хугацаа талаар бас нэлээд сайн хугацааныхаа талаар нэлээд сайн бодолтой ийм байх юм бол бидний хувьд бол бусдаар бол нэг хайхтар ивэл гайгүй асуудал. Би бас нэг дүтэн хэлж тэгээ залгамж халааны талаар залгамжийн талаар ярьж байна тий. За халаа биш залгамж хуулийн шийдвэрийн залгамжийн талаар ярьж байна. Тэгээ тэр маш чухал зүйл байгаа. Тэгэхгүй ингээд одоо ингэж ажилладаг шүүгээд хамаг хөрөнгө оруулалтын ингээ хийлгчээ дараа нь наа чи буруу байна гэд ингэж ярьж бол болохгүй. Тэгэхээр энэ доктортой хөгжил гэдгийг төрүүлээд бас төр захиргааны эсвэл бодлого гаргагч нараас ингэж хэрэгжүүлж зөв байх гэж бодсон. Нэгдүгээр хоёрдугаар маань сабар өөрөө маш их зохицуулалттай онцгой хараа хяналтанд ор байдаг гэж хэлсэн. Энэ дэр баяр яст бол тэмдэглэлт өдрөөд гадна дотны зочид гүйцэд ирж байгаа энэ болгон дээр бидний одоо үйл ажиллагааг ингээд хоригддаг, хондог ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр ингээд наадмын одоо жишээлбэл 10 эд өдөрт ажиллахгүй гэдэг уурхай ажиллах ёстой шүү дээ. Уурхай зогсолтгүй ажилладаг шүү дээ. Бид ч гэсэн уурхайдаа бүтээгдэхүүнээ зогсолтгүй нийлүүлж явах ёстой, тасралтгүй. Энэ үднээсээ энэ бүх зохицуултууд эргээд бас ингээд эдийн засгаа бодож байгаа зохицуултууд мөн үү? Тийм экспортоо нэмэгдүүлээ гэж байгаа зохицуултууд мөн үү? Тэгээд энэ тал дээр бас нэлээдгүй сайн бодож үзэх хэрэгтэй гэж бодож байгаа тийм. Яг үнэ. Одоо нөгөө мэдээж танаа хоёр байгууллага хоёулаа бас хөрөнгө оруулагчид шүү дээ тий. Гаднаас нөгөө бас зах зээлээ судлаад бэлдээл ингээл явж идэг. Тэгэхээр яг нөгөө аль ч хөрөнгө оруулагчдад бол энэ тодорхойгүй байдал бол маш их хүндрэлийг бий болгож байгаа. За ялангуяа манай одоо салбарынхны ярьдаг зүйл нь нөгөө салбарынхны талаар ярьдаг зүйл нь ингээл бараг л зүгээрээ жах лиценз очиж аваал те. За ингээл ямар ч хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулаад байна гэл те. Нөгөө нийт ярьдаг штэ. Гэтэл өнөөдөр ч одоо бараг наадмаар сая хуушур их гэж л бөөн одоо бүр зөвшөөрөл гээл те. Тэрийг авах гэж одоо тэр нэг алцаадаа зургийг ингээл харахлаар бүр тийм амар одоо юу болж байгаа байхгүй нөө процесс болж байгаа байхгүй те. Тэр нэг хинэн ч би одоо хуушуурыгээд урд нь идэл явж ирсэн. Одоо энэ жил л нөгөө бид нар чинь нэг зөвшөөрөл авахар боллоо шүү. Тэгэхээр хуушур ихэд тийм шаардлага тавьж байгаа хүмүүс одоо уулуурхай бол ямар ч одоо хараа хяналтгүй явна гэдэг бол боломжгүй. Нөгөө талдаа бас яг энэ хуйлуудыг маань ингээд нөгөө хуйлаа хэрэгжүүлэх гэдэг дээр бид нар ерөөсө фокуслоо болцсон. Бага хуйлуудаа яаж хэрэгжилтийг нь хангуулж, яаж одоо тэрийг нөгөө газар дээр нь яг тий одоо байнгын тогтмол байх уу гэдэг дээрээ биш. Дахиад нэг асуудал болохгүй нэгвэл за энэ дээр нь тэгвэл дахиад хууль гаргачих гэдэг ингээд нөгөө шинээр бий болгоод байгаа нь бас айгүй нэг бодлоо аимшигтай тийм чинь бүхэл бүтэн хууль гэдэг чинь одоо нөгөө компаниудын хувьд бараг л зүгээр бүгдээрээ нөгөө цаана толгой номшгөл бариад бүгднгийн хэрэгжилтийг хангах гал ингээд явж байгаа хүмүүсийн хувьд маш их хүндрэлийг бас ингээд бий болгож байгаа. Тэгэхээр яг харахгүй нөгөө уулуурхайн салбарын одоо энэ чинь бизнестэй бизнесийг эрхлэхэд бол энэ хууль эрх зорчим бол угаасаа хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр энд доктортой байдал уялдаа холбоо за нөгөө хэрэгжилтийг хангуулах гэдэг дээр бас одоо зайлшгүй анхаарахгүй бол өнөөдөр нөгөө үйл ажиллагаа хумигдаад байна гэдэг чинь хууль эрх зүй болохгүй болол энд хайгуул ийгдэхгүй одоо энд үйл ажиллагаа явахгүй л байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол өстой та хоёртой 100% санал нийлж байна. Тэгээд ингээд өнөөдрийн одоо урилгыг хүлээж авч хүрэлцэж ирч бас одоо нөгөө ханган нийлүүлэгч нарт те одоо манай хамгийн том хамтрагч талд
салбарын одоо хамгийн том хамтрагч татуудад үүсэж байгаа асуудал, за шинэ одоо шийдэл технологийн талаар, за мөн одоо улирхайн салбарын одоо энэ соёл те соёлыг одоо бусдад түгээх тал дээр бас ажиллаж байгаа та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн ажилд нь амжилт хүсье. Мэдээж намрын одоо уул уурхайн 7 хоногор бид нар маш олон шинэ одоо сонинтой те шинэ одоо технологи гийг одоо та бүхний одоо талбай дээр явж бид нар бас үзэж танилцах байхаа гэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.